Өөрөө энэ бол миний улаан хобби. Тэгээд би бол цэцэг навч модоо хараад бол баясдаг. Нэг мод услахад нөгөөт нь надаас нэгж байгаа юм шиг санагдав. Би бүгдийг нь усалж дуусдаг. За бид яг одоо Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороонд байрлах 26 жил мод тарьж яг одоогоор хашаанда 12 төрлийн жимс 500 гаруй модыг тарьж ургуулад байгаа. Байгаль орчны гавьяат Бямсүрэгчтэй уулзах гэж байна. За Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны иргэн Ж Бямсран байна. Би одоо 20 жил мод тарьж байгаа. $500 гаруй мод байна. Бүх одоо Джеймсны моднууд болон ногоон шилүүст модууд бол байгаа. Би одоо энэ чинь ингээд сулгаа уулын бил нэг хаттай байсан. Тэгээд одоо нэг тухайн үед чинь 2000 гаргаад 2006 онд чинь бол модны суулгац гэж байгаагүй. За тэгээд улаан үдээс бол нэг ийм 20 сан чарээтай цацраны мод хамгийн анх хэлж тарьж ирсэн. Тэгээд дараад нь гүйлс, буйлс, тэгээ өрөл дараа нь алюминий мод авч суулгасан баг. Тэгэл өргөжүүлээл том болгосоор байгаа л үдий зэрэгтэй ингээд цэцэрлэг төрүүлэн болгосоо. Одоо энэ дэлхийн дулаар л цөлжилт тэгээд байгаль одоо агаарын бохирдлыг бууруулахад бол өнтэй хувь нэмэр оруулна. Энэ үйлчээстэй энэ ногоон мод чинь бол хавхаар өнгөтэй болцсон байдэн шүү дээ. Тэгээ бид нар чинь ингээл хавар модоо угаат цэвэрлээл яхад айгүй их бохирдол гарч байгаа байхгүй. Тэгэхээр тийм муухай ямиг бол шүүж байгаа гэсэн үг. Тэгвэр чинь бид нар амьсгална гэсэн үг болчиход байгаа байхгүй. Гүний удагтай манах тэгээд нөгөө илүүдэл савндаа аваад өглөө орой өдөртөө бол хөргөж жагаад орой 8 цагаас хойш өглөө 5 цагаас хойш бол усалтааг 8-аас өмнө усал дууссан байх хэрэгтэй. Тэгж л услага хийдэг дээ. Би ер нь жил болгон мод тарихад бол юу яд нь штэ. Одоо энэ их хурлын гишүүн Цэндийн Баатар хүү ногоон хөгжил өрх бүр 5 мод гэсэн санаалга гаргаад одоо хавар намарда банк мод тарьдаг байгаа. 2014 оноос эхлээд мод тарьсан энэ хувьцаат компанитай нийлээд тэгээ нийтдээ бол ургуулсан мод бол 10,000 гаруй байгаа. Тэгээ яаж одоо тарих айлаа олдог вэ гэвэл одоо айлуудад бол фэйсбүүкээр онлайнаар тэгээд нөгөө одоо хороодын засагтар бол нийгмийн ажилтан тэгээд хэсгийн ахлагч нараас бол мод тариулъя гэсэн судалгааг авчаад тэгээд тарьдаг байгаа. Нөгөө Орос чавга тэгээд юу юм бэ лээ арчилгаа их шаарддаг юм байлээ. Тэгээд нөгөө бордонуудаа хийгээл явна штэ фосфор тэгээд азот фосфор тэгээд кали тэгээд хөрсөөс сэрэгжүүлнэ. Энэ Джеймс нь бол харин нэг 9 сар 8 сарын сүүлээр болчт юм лээ. Болохоор өөрөө унаад. Гарц нь хэрэг байдаг нэг модноос. Одоо энэ гарц нь одоо ингээл нэмэгдэл жил болго нэмэгдэл. Эхлээл нэг 2 ширхэг багт нь өдөр авахгүй цэцгийн зулгаа чинь тэгээ 2-3 жил үнжижээж олон болохоор л гаргадаг. Энэ одоо л жимсэлж байгаа ш. Аюу олон жил үлмэр байгаа зү. Эхлээ би эн чин жоохон ирсээ хөрх юм. Дандаа юм жижиг мод. Би ер нь модны жижигнийг сонгох аюу дуртай. Том мод чинь баг урахгүй шүү дээ. Жижиг модыг өөдөн татал яг өөрийн болгоод авч байгаа байхгүй. Яг жинхэнэ ургуулж байна. Мод тарих газар байхгүй болчоод. Тэгээ одоо энэ чи аюу гоё цэцгэлэн заяа. Цэцгэлэхээр 9 цагт аюу гоё болдог. Би та яриг харин жинс болохоор эргээд идэх чинь байхгүй. Одоо эдгээр шиг битүү улаан өрн ийм юу хилэн цэцэг болно. Би одоо тарьцаа одоо ургаж байгаа юм. Тэгээ мойл дандаа цагаан цэцэг гарна. Тэгэхээр чи айлууд ингэж яхаар чинь эний чи одоо бас их торджээж ургуулна тийм амар урахгүй. Айл дүр нэг ийм хэмжээний л мод бид нар тарьж байгаа шүү дээ. Тэгэл нэг 2 хоноо л услаад байх. Услаал хөрсөн сэрэгжүүлэл авахт бол ургана шүү дээ. Тийм та түрүү хэлжсэн шүү дээ. Ер нь нэг 80 орчим хувьтай ургадаг. 20% алга. Тэгээ маш сайн товджиж л та 80% гэдэг тоог авч иж байгаа хэрэг. Тэгээд яг одоо яахгүй бол бас хүмүүс хайхрамжгүй хайл урахгүй шүү дээ. Тэгэл өнгөрөө нөгөө бидний хөлмөр чинь талаар болж ин гэсэн үг байхгүй. Харин хүмүүс яг нэг сонирхож тавьчаад яг цаашаа нэг товдлгаан дээр алдаа гаргаад байхгүй болчихсон юм шиг байна. Тэгээд нөгөө бид нар чи айлуудад нөгөө үнэгүй өгөө явж байгаа юм чинь тэрий чи. Суулгаад өгж जैन, модны нөхрийн нухаж जैन. Зарим айлууд нь аюу хөөрхөн ухаад өчөж байгаа. Тэгээ ухаж чадахгүй хөгшин настай хүмүүсээр нь болохоор бид нар өөрснөө ухаад, өөрснөө суулгаад өгчөж байгаа. Хамгийн гол нь тэр гол одоо тэдний асуудал нь бол юу тарихтаан биш ургуулхтаан байдаг байхгүй. Хамгийн гол асуудал ч ургуулхтаан.
төр засгаас бол тийм модны нэмэлт урамшуул энэ төр бол би авдаггүй өөрөө энэ бол миний улаан хобби. Тэгээд би бол цэцэг навч модоо хараад бол баясдаг. Нэг мод услахад нөгөөт нь надаас нэгж байгаа юм шиг санагдав. Би бүгдийг нь усалчод дуусдаг. Ямар санда манай нөхөр энд нэг шаланхны үзүүр бариулчвал тэгэл өнгөрөө. Өнөөдөр орж ирэхгүй гэдэг байхгүй юу? Тэгээ айгүй гоё штэ мод тарихад өстэй энергитэй. Ингээд мод тарихаарсан цүлжилт буурна, агаар цэвэршин. Тэгээд ингээ ирээдүй хойч үедээ бол асар хөрөнгө оруулалт оруулж ин гэсэн үг байхгүй бид нар чинь. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх ийм маань тарьсан мод 2014 оны 5 сарын 14-нд ирж тарьсан модоо. Ийм жижигхэн байсан. Айгүй гоё ургасан байгааз. Энэ гацуур. Бүх том болох юм биш үү? Тий, одоо энэ хоёр шүү дээ. Энэ. Гэтэ манайх дандаа хоёр хос. Ирсэн мод нь хүртэл энэ хоёр хос, энэ хоёр хос. Хоёр хос байгааз энэ хоёр. Энэ бас хоёр хос. Айгүй сонирн байгааз. Дандаа хоёр. Бүх моднууд ингээ энэ ногоо моднууд дандаа хоёр. Наад мод ч хоёр байгааз. Шид тэр цагаан юм яг модоо ингээ тайрч танахгүй болсноос тэр чинь ингээ тайраа танчих юм бол яахгүй штэ. Тэр цагаан юм гарахгүй байхгүй юу? Бас 90 улаас гэж байна. Би тайрт үзүүл манай гадаа гараад ирсэн. Энэ тайрцсан байсан 12 м ургаад бүр болдгүй. Эдгээр бүгдийн сүдэрлээ. Тэ тайраад тэгэд хажуугаар дахиад нэг ургасан байсан. Гадаа гаргаад зооцсон. Гудамжинд байгаа. Ханы одоо моднуудаас бол тэр цагаан юм бол унахгүй юу? Унахгүй. Би 90 мод тарьсан. Тий, одоо бүгдийн одоо хавар ингээд тайраад одоо Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт гэж байх ёстой шүү. Тэд нар чинь ингээд тайраад гоё артлаад хамгаалаад яах ёстой шүү. Тэрийг хийхгүй байх гэсэн үг байхгүй юу? Тэгэл одоо хотоор дүүрээ юм цагаан юм эсэл бүгдээрээ аллерги тусаал ингээд хүнд байгаа шүү дээ, тий. Манай энэ тийм байхгүй байгаа зү, тий. Тийм байл би очиод тайраалаа. Бүр ингээд одоо ийм өндөр байлээ гэж баг ингээд тайраад ингээд жиж. Боломж байгаа. Ерөөсөө л тайралт. Ганц гарцсан. Зэрлэг нохоо шүү. Ийм ягаан цэцэгтэй ягаан цэцэг нарай бүдэг. Тармил нохоо хошуу нь болохоор ийм тод ягаан цэцэгтэй. Жимсэн нарай жижиг ургана. Энэ нь болохоор аюу гоё том. Эрхүү хуруу шүү том нохоо хошуу гарна. Нохоо хошуу хүмүүс эрүүл мэндэд бас их яадаг тий. Даралтан дуун хөгшчүүлэх сайн ундаа. Ер нь манай хашаанаас эмийн бүтээгдэхүүнийг уламжлалт амгаах ухааны эмийн бүтээгдэхүүн тэр чигээр гарч ирдэг шүү дээ. Нохоо хошуу байна, тэхин шээг байна. Тэгээд 5 салаа байна, бор толгойт байна. Ерөөсө бүгд төр манай хашаанд байгаа. Гүзээлцэн хүртэл байна. Гүзээлцэн битүү байгаа манай хараас. Гүзээлцэгний эз чинь одоо гүзээлцэн гараад дууссан байна. Тэгээд 100 гаруй за зүгээр 100 гаруй би одоо энэ дор байгаа. Тэгэхэд нэг 80% нь ургана шүү. 20% бол яалч авахгүй алдагдал үүсдэг. Тэр бол баталгаатай. Амар өндөр ургаад баг тал дундуур нь тайраад тайралтыгээд ингээл. Ер нь өндөр баг 7 8 м 10 м 12 м байгаа шүү. Хус гадаа байгаа хашийн гадаа. Тэр нь бол Джеймсний мод чинь энэ одоо өстө тэрийг бол судалж үзээгүй. Ямар ч л гэсэн Джеймсний мод бол нэг чацран чинь нэг 17 8 жил болоод Джеймс муудад гэж ярьдгийг. Энэ бол мойл энэ төр бол ингээл хотын төвд ургаал идэв ш 20 30 жил ургаал идэв. Их өндөр ургаал тэгэл тайруулах л улам өтгөн болоод улам их Джеймс өгөл гэж идэв ш. 30 жил болсон мод байж л идэв. За мод бол одоо усыг бол өөртөө ингээд татаж шингээж байдаг. Тэгээд бол айл болгон ингээд өөрөх бүр 5 мод тарих юм бол одоо агаар бол цэвэршин. Тэгээ бид рүү хэлсэн штэ. Залуучууд минь ингээд одоо элдв янзын өвчин тусахгүй цэвэр агаарт цэвэр орчин төсөх юм бол одоо ирээдүйд бол сайн болсон өвчин бэлдэж яана л гэсэн үг. Хамгийн гол нь ургуулах нь байдаг тий. Ургуулахтаа бол тэр хүний ёстой сэтгэлийн чин зэрэг мэднэ гэдэг шиг яг л өөрийнхөө үр хүүхчгэл ингэж хайрлж нандинэгжиж ургуулдагтаа би ер нь бол моднуудаа өглөө болгон очиж юу яадаг. Энийг одоо хөрсийн сэрэгжүүлэн нуслан тэгээ урахгүй бол ингээд жоох ингээд тойруулаа сэрэгжүүлээд хөрх ургана. Хаврдаа бол азотын бордоо хийж өгнө. 7 сараас хойш кали, фосфорын бордоо хийгээд хөр Джеймс аягүй гоё болно. Гоё ургана, гоё амттай болно. Энэ мод ч ихтэй айгүйх юу штэ. Хашаандаа сайхан амьдрээ, хашаандаа орлоготой хашаа гэдэг чинь энэ байхгүй юу? Одоо альмны мод чи альма ургана. Альма одоо ингээд
хүүхдүүддээ өгнө, найз нөхдөө өгнө, борлуулна. Энэ мойл байна, үхрийн нүд байна, чацарган байна. Ингээ бүх төрлийн нохоо хошруу энэ төр бүгдээрээ ерөөсө хаях юм байхгүй, бүгдээрээ мөнгө байхгүй. Тэгээ эн чинь үрэн гарна. Үрээ бас борлуулна. Айгүйх ашигтай. Ингээ өгсөн мөчөр нь хүртэл галдаа өргөн. Гал төлчин тэргээ хайчлаа хаяхгүй шүү дээ. Тэгэл бүгдээр юу вэ? Мөнгө. Одоо мөнгө ярддаг хүмүүст бол мөнгө. Нэг 800-аад хил жимс түү шүү. Ер нь хэлээрээ бол яг зарим жил бол өнждийн шүү. Тэгээд нэг цацарган нь бол би 400 төвжээс одоо гэхдээ би цацарганы модод цөөлөд чавга тарьсан байгаа. Чавга алимны мод юу яасан? Нэмж тарьсан байгаа. Чавга алим ахиу тарьсан байгаа. Энэ нь бол 12 3 ер нь бүх төрлийн жимс байгаа ш манай. Мод тарина. Мөнөөс илүү ш. Айгүйх орлого олж ирнэ. Ерөөсөө хажуу айлын хүмүүс бол одоо мод байна уу, мод тари. Манай хорооныхан бас мод байна уу, мод тари. Нөлөөлөл бол байна. Тэгээ нөгөө ус юу Монгол Улсын их хурлын ерөнхийлөгч хөрөлс сөхийн нөгөө тэр бум мод үндэсний хөдөлгөөн нь бол маш их одоо үр бүтээлтэй тийм гоё шийдэл болсон. Ерөнхийлөгч хөрөлс сөхтэй баярлалаа гэж хэлье. Мөн ногоон хөгжил өрх бүр 5 модыг яг санаачлагаараа таньдаг Улсын их хурлын гишүүн Баатар хүү гишүүндээ баярлалаа гэж хэлье. Эдэр маань одоо миний одоо хүсэл одоо би бас нэг хүсэл зорилготой байсан. Тэрийг минь дэмжиж өгсөнд маш их баярлж явдаг. Газар олоод өшөө дахиад би мод тарихыг хүсэж байна. Одоо надад тарих газар байхгүй. Энэ 1000 м2 байгаа. Бүгдээрэнд нь тарьсан. Ерөөсөө зай байхгүй болцсон. Тэгээ энэ мод хоорондын зайч одоо хитрхи ойрхон болчиход байгаа байхгүй юу? Эхлээ би анх тарихдаа модоо ойрхон тарьсан. Тэгээд аваад шилжүүлээд зайг нь болцсон байхгүй юу? Эхлээ яг жижигхэн байх үед нь бол нэг бөмбөгцсөн юм шиг л нөх байсан. Тэгээ ургаад ирэхээр тэр чинь бүр мод том болоод ирэхээр болохгүй юм бэл. Бүр яаж яахгүй албан журмаар зайг нь улцгаал 3 м-ийн зайтай болох юм бэл. Тийм. Би бол 0.7 бол аваагүй байгаа. Өөрөө бол би байртай 11 дэх хороолт. Тэгээ байрнаас одоо тэр 3 4 ханд би юу хийх вэ? Эн чинь хашаандаа сайхан амьдрыг хашаач аягүй гоё бүр үл хөдлөх одоо үншгүй хизээч үншгүй тийм үнт одоо өмч байхгүй. Би тэгж л ойлгодтой. Гоё мэдрэмж би чи хуучингаас социализм үед чинь ажил үйлдвэр гутлын үйлдвэрт ажилладаг байлаа их чинь. Гутлын үйлдвэрт бол бас муугүй ажлаа үнэлүүлж явсан. Сая бол би байгаль орчноос гавьяат авсан. 7 сарын 8-нд. Тэгээ гавьяат авсандаа ард түмэндээ баярлалаа, ерөнхийлөгчтэй баярлалаа. Мөн Баатар хүү гишүүндээ баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлье.